Hey, what's up guys? Welcome back. Тэгээд шинэ мэдлэгээр олж байгаа мэдээж таатай байна. Тэгээд NC33-ын өглөх үг байна гэдэг дуу нэг өдрийн өмнө цацгдсан байна. Яг одоогоор 10k үзэлттэй. Тэгээд энэ хүү дууг хамтаа сонсоход бэлэн болсон байна. Тэгээд NC33 дээр ямар сэтгэлтэй байдгийг бол ерөнхийдөө байнга үздэг хүмүүс бол мэдэх бах. Ялангуяа илэрхийлэгч гэдэг дууг хамтаа сонсныг санаж байгаа бах тийм ээ. Тэгээд дахиад нэг дуу гарсан. Хамгийн гол нь бас NC33 ялангуяа бас хурган сүүлийн 1 жил айгүй идэвхтэй байгаад баяртайгаа миний хувьд. Тэгээд сонсцгоё. God damn, you know who I am. За тэгээд дууны хувьд бол түрүү хэлсэн нэг өдөр өмнө цацгдсан 10k үзэлттэй. Тэгээд 1k лайктай 2 тал цомог. Стил яригцаар байгаа. Энэ аль дээр дууссан юм шиг үлээ. Тэгээд ер нь бол цацахгүй ингэсгээд байгаа юм байна. Тэгээд хуурч хөөмич гэсэн хүмүүсийг дордож өгсөн байна. Mix master болон beat-эн дээр нь өөрөө ажилласан. Цэвэр өөрийнх нь бүтээл гэж хэлж болно. Тэгээд яг чимэг болгоод морио хуур болон хөөмий ашигласан юм шиг харагдаж байна аян дээр нь. Тэгээд сонсъё. Надад үглэх үг байна. Үлгэрлэж үглэх гэж байна. Үнэнтэй мөргөлдөж асуудлыг шийдэх замаар амьдрал үргэлжилж байна. Тархин дотор бодогдох бодол гэж байна. Тэрийгэ дуулаад илэрхийлж байна. Дуртадаа үнийг хийж байна. Хэрхэн яа чихийг харж байна. Өөрийгөө одооноос сурталчиж таниулъя. Өртчилж энд байгаа сануулъя. Аль түвшинд хөгжиж яваагаа харуулад өөрийгөө удлаа унан гайхуулад өөр тэгэл мөн дээрээс нь дүрс үчилгээ өөрөө найруулад өөрийн хийсэн хинэл аян дээр надад үглэх үг байна. Чам руу чиглэх үг байна. Арай дээр илүү чөлөөтэй сэтгэхий хэтэрхий нэг хэвийн хүлээтэй байна. Нэвтэрхий төл шиг гадаадаас Монгол руу орчуулад хин нэг битгий хулбарлаад байх утгатай байна. Урлаг гэдэг зүйлийг урлаж хийж бай. Олон хүнд урлаж хийж бай. Чи хичээ би хичээн жишээ. Цаг хугацааны шалгуураар ороод гарсан удаан бодож битсэн дууны үг байна. Ол зам ихтэй олон найстай явсан үг байна. Тэгж талч маслах юм аа. Гарсан удаан бодож битсэн дууны үг байна. Ол зам ихтэй олон найстай явсан олон ангид кино шиг амьдэрсэн түүх байна. Солиотой сонсогдож магадгүй ч сонирхолтой санагдаж магадгүй. Сонсогчд өөр зүйл харахаараа байгаа зүйлийг байгаа чигээр нь хүлээж авч чаддаггүй. Ядаргаатай юм шиг хэрнээ зугаатай энэ үлэх мэдрэмжийг улам бүр цааш нь өгжүүлж дараагийнхаа залгамчдаа залуучуудад энэ сэтгэлгээ үзэл бодлыг хөрсжүүлэн өвлүүлж яаж ч олдгийг яруу тодор харуулсан. Яг голыг нь ол зүйл холболтоо тааруулсан. Өрмөц зүгсэн мөрчүүртэй мөрчих үг байна. Дөрвөн өвөл дөнгөн өвлжих үг байна. Дөрвөн өвөл өлхөн өвлжих үг байна. Иймэрхүү өгнүүд нь болохоор яг урт настай дуу юм гэдэг штэ. Яг тэгж хэлж ах шиг байна. Тэгээд иймэрхүү сэдвэр дуулж байгаа тохиолдолд угаасаа сэдв хэзээ хуучрахгүй ямар нэгэн тренд дагаагүй, ямар нэгэн цаг үеийн байдлыг дагаж хийсэн дуу тухайн цаг үедээ амар гоё үлдсэн ч гэсэн дараа нь сонсоход нөгөө цаг үеийн ч гэдэм үү ямар нэгэн үйл явдалтай давхцуулаад хийсэн доонууд нь хуучирчдээ штэ. Юуныхаа тэр дагаж гарч ирсэн тренд ч гэдэм үү юу гэдэг тиймэрхүү юмнуудс болоод тэгээд NC-ийн өгнүүд болохоор илүү хөндрүүгөө чиглэсэн болохоор яг иймэрхүү панч харуулж өгсөн болов уу гэж бодож байна. Яаж ч олдгийг яруу тодор харуулсан. Яг голыг нь ол зүйл холболтоо тааруулсан. Өрмөц зүгсэн мөрчүүртэй мөрчих үг байна. Дөрвөн өвөл дөнгөн өвлжих үг байна. Энэ бол Наранбаатарын Отгонбаяр. Тэгээд 2 3-ын тоо. 2 3-ын тоо миний насны тоо биш бэлэгдлийн тоо. Төрсөн сар өдөр өнгөрсөн одоо 93. Хөгжим X дүрс 3. Okay. Nice.
Бараг EDM шиг шааж та. Надад үгж хэлэх үг байна. Үргэлж тарихт хэлэх үг байна. Төрлөх цэвэр ар Монгол хэлээрээ чухамхүү өглөх үг байна. Монгол үгийн баялаг байна уу? Байна. Нийлбэг дэлбэг байна уу? Байна. Энэ тэгээд үг гэсэн үг болохыг ойлгож байна. Ойлгож байна уу? Аа? Ойлгож байгаа өстэй та нар. Яг урлагаа бас Монгол гэж салбарчлахын тулд монголоор өглөх ёстой гэж байгаа юм болоо. Байна уу? Байна. Энэ тэгээд үг гэсэн үг болохыг ойлгож байна. Миний ухаан бодлын төгсөл эрхэлэл. Миний хараад өрөөл зам хэлэл. Миний сэтгэл санаа. Нөгөө бөксчих нь юу гэдэг лээ? Өө нөгөө араас нь нөгөө давтаж хэлдэг чинь өө fuck. Adlibs. Тэрийг хөөмигөр оруулсан зүм биш сая. Миний ухаан бодлын төгсөл эрхэлэл. Тэр Миний хараад өрөөл зам хэлэл. Миний сэтгэл санаа мөн чанар. Миний үр дөрших мөн чанар. битэн тэгтээ алж байна. Амар сонсогдож байгаагүй гэх юм уу? Морио хуур юу хөмийн хоёр ороод ирэхээр тэгээ битэн дээр ороод ирэхээр амар сонирхолтой сонсогдож. Түрүү яг нэг соло хэсэг явсан шүү битнийх нь. Энэ хэсэг бол нэг deep EDM метр шиг явж байгаа шүү дээ. Ингээ морио ороод ирээд. Nice. Тэгэд мессеж нь бол мэдээж рэп урлагч гэдэг юм уу? Энэхүү урлагт үг ямар их чухал гэдгийг дан ганц сонсогч гэхгүй бас рэпрүүдэд илүү фокус юм шиг санагдлаа. Артистуудын үг бас жоохон сул байгаа шүү гэдгийг нэг талаараа шүүмжилж нөгөө талаараа ийм байх хэрэгтэй шүү ч гэдэг юм уу? Өөрийнхөө талаас тайлбарласан юм шиг санагдаж байна. Яа, NC бол nice. Яг өөрийнх нь хийдэг дууных нь философи байна. Тэрс өдрийн минь төргийг нэ. NC on fire. Яа. Nice. Тэгээд сэтгэлдүүдээ хаалцаарай. NC 33 33 гэдгийнхаа бас утга учрыг дуун дээр тайлбарлалаа. Хөгжим үг үгс дүрс 3-ын нийлбэр бэлэгдлийн тоо гэдгийг би catch up хийлээ. Өөр чи юу гэлээ та. Тийм байлаа. Тэгээд сэтгэлдүүдээ мэдээж доор хуваалцаараа NC 33 бол Монголд бас нэлээд underrated үнэлэгддэг артистуудын нэг илүү яг амар их сонсогч хүрхгүй маа гэхэд артистууд амар их сонсдог юм байлаа. Ерөнхийдөө тий. Одоо яг миний үеийн гарч ирж байгаа залуучууд бол амар хүндэлж үгийн өөртөө тусгаж авч сонсдог хүмүүс зөндөө байт юм байлаа. Тэгээд та нар сан сэтгэлдүүдэд доор хаваалцснаа надад бол мэдээж таалагдлаа. Яа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та. Peace.